Innovation Investment QP-д 2025 ер нь ямар дөрөв төрхтэй жил болж байгаа ямар дүгнэлт тавих вэ? За QP бизнесийн 2025 онд бол маш өндөр амжилттай явлаа. За 2025 оны 8 сараас эхлээд бас бидний өдөр тутам хийгддэг үйлгээний тоо хэмжээ бол одоо ариу бас нэг 10,000-аар нэмэгдсэн. За татан төвлөрүүлж одоо эргүүлдэг одоо мөнгө өргөмж гэсэн өөрчлөгдсөн гэдэг ийм сайн үр дүнгууд гарсан. Нөгөө талаар бас 2025 оны 10 сараас бас томоохон одоо институтууд манай QP-ийн одоо QP хувьцаанд одоо бас хөрөнгө оруулалт хийсэн. За энэ нь бол илүү одоо богино хувьцаанаас өндөр ашиг олно гэж бодож төлөвлөж байсан хувь хүнээс илүүтэйгээр одоо илүү институтууд энэхүү манай хувьцаанд одоо хөрөнгө оруулалт хийснээрээ илүү урт хугацаанд доктортой үйл ажиллагаагаа одоо явуулахад одоо ихтгэл төрүүлж ирж байна. Энэ утгаараа бас одоо QP-ийн бизнесийг илүү урт хугацаанд харж байна. За илүү стратегийн түвшинд одоо хөрөнгө оруулалтуудыг хийж гин гэж ингээ харагдаж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол 2024 онд нэгж хувьцаанд 40 төгрөгийн одоо ноогдол ашиг тараах буюу одоо 7.3 тэрбум төгрөгийн ноогдол ашиг тарааж байсан бол 2025 оны үр дүнгээр нэгж хувьцаанд 50 төгрөг, за нийтдээ одоо 10 тэрбум төгрөгийн одоо ноогдол ашигыг тараахаар ингэж одоо ноогдол ашигыг тараах ингэ явж байгаа. За энэ нь бол яг бодит одоо ингээд хувьцаанд хөрөнгө оруулагчдын одоо өгөөжийг ингээд аваад үзэх юм бол 18% өгөөжтэй болж ингэж гарч ирсэн. За энэ нь бол өнгөрсөн жилийн одоо Монголын хөрөнгийн бирж дээрх одоо нийт одоо хувьцаат компаниуд дотроо бол ингээ аваад үзэх юм бол бас хамгийн өндөр өгөөжтэй хувьцаа гэж ингэж үнэлэгдэж байгаа гэсэн үг. За энэ нь бол илүү одоо бас ингэснээрээ бол нөгөө нэгж хувьцааны үнэлгээ бол харьцангуй одоо өсөлттэй гарч ирж байна. За өнөөдрийн байдлаар нэг 270 орчим төгрөгөөр ингээ нэгж хувьцааны үнэлгээ явагдаж байна. Тэгээ бидний хувьд бол энэ чинь 2023 онд одоо нэгж хувьцаагаа 220 төгрөгөөр нийт одоо 8.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр ингэж зорж ингэж гаргаж ирсэн зэрэгт бол одоо бас илүү одоо үнэлгээ нь одоо докторцсон байна. За хэрэглэгчдийнхаа хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн байна. За бас тодорхой энэ дээр нь бас бодит үнэлгээ нь өссөн байна гэдэг ийм дүр зураг ажиглагдаж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр та өнгөрсөн оны 7 сараас хойш ажиллаж авч ирсэн компани аль тал дээр нийлээд төлөвлөж байна. Стратеги юм яаж цааш боловсруулж ажиллаж байна. За 2025 оны 7 сард ажил авахад бас томоохон одоо бидний хувьд өрсөлдөгчид нар гэх юм уу одоо олон зүйлсүүд байгаа. За жишээлбэл бидний хувьд бол одоо арилжааны 10 банкны голд ажилладаг. За хэдэн 10 одоо финтекүүдийн голд ажилладаг. Ийм л одоо онцлогтой бизнес л дээ. Тэгээ мэдээж бол банк болгон жишээлбэл өөрийн гэсэн QR стандартыг гаргахыг зорж байна. Банк болон өөрсдийн гэсэн wallet-ийг ингэж гаргах гэж ингэж зорж байна. За тэрхүү wallet-оор дамжуулан хэрэглэгч нарыг одоо татах тийм ээ. Хэрэглэгчдийн одоо хөрөнгө мөнгийг одоо өөрийн одоо банкныхаа их үүсвэр болгож ашиглаж одоо ашиглах ингэж зорж байгаа. За бидний хувьд бол нэг ялгарл даваа тал байгаа. Арилжааны энэ 10 банкнд байгаа бүхий л төрлийн хэрэглэгчид манай QR төлбөр тооцооны QP үйлчлэгийг аваад төлбөр тооцоогоос хаадгүй хүлээж авах бүрэн болцоотой болж ирж байгаа. Тэр утгаараа бол одоо Монголын хамгийн том өргөн сүлжээтэй хаан банк, төрийн банкнаас ч илүү олон бизнес эрхлэгч нарыг бид одоо мерчант болгож ингэж хэлсүүлсэн гэж харж болно. За тэр утгаараа бид нар энэ дээр даваа талыг ашиглая буюу даваа талаа энэ бол даваа тал гэж үзсэн. Энийхээ хүрээнд бид нар нэг 170 орчим одоо IT-ийн компаниудыг одоо бид нар одоо хамтран ажиллаж одоо тухайн бизнес эрхлэгч одоо манай төлбөр тооцооны системийг манай тэр хамтрагч вендор компаниудад нийцсэн нийлсэн энэ бүтээгдэхүүнүүдийг авч ирчихснараа тэр байгууллагын бизнесийн бүтээмж нь нэмэгдэж төлбөр тооцоогоо саадгүй хүлээж авах энэ болцоонуудыг нээе гэдэг дээр бид нар стратегийн хувьд өөрчлөлт гаргаад ингээ ажиллаж байгаа. За энэ ч гэсэн бас нөгөө талаараа бол нөгөө QP төлбөр тооцоогоор одоо нөгөө бизнес эрхлэгч нарын төлбөрөө хүлээж авах одоо сонирхлыг одоо төрүүлж ирж байна. Нөгөө талаар бид нар бас нэг 2.8 одоо сая хэрэглэгч нар нэг өдөрт нэг ойролцоогоор нэг 850 орчим мянган гүйлгийг одоо манай системээр дамжуулж ингэж ашиг төлбөрөө төлөх юм болцоонд гарч ирж байгаа. Тэр нь ч гэсэн бас хэрэглэгч нар төлбөрөө төлөхөд одоо бас сэтэл болж байна гэж ингээ харж ирж байна. Тэгэхээр мэдээж QP системийн дахин системээр одоо гүйл тооцоо хийж байгаа юм нэг талтай даваа тал нь хурд байгаа. Гэхдээ нөгөө талдаа мэдээж Монгол улсаас өнгөрсөн үед бол мэдээж эрчим хүчний хязгаарлалт дэдгүй явагдсан. Тэгэхээр энэ нь юу нь бизнесүүд хэр эрсдэл явуулж байна? Юу нь ямар даваатал ямар сар бэрхшээлийг тодорхойлж байгаа юм. Бизнесийн хувьд бол эрчим хүч за интернетийн одоо сүлжээ бол манай одоо амин чухал зүйлс байдаг. Жишээлбэл одоо бидний одоо нөгөө дата центр дээр тодорхой одоо
дасал үүслэл хийж ингэж бодоход бол яхаа бидний хувьд бол нөгөө Монгол банкнаас шаардсан одоо нөөц болон одоо үндсэн дата төвөө за бид 3 дахьч гээд болцоонуудыг бүрхэн хангасан байдаг боловч бас мэдээж одоо байгалийн давагчгүй өвчин зүйлс өдр болоход одоо бас үгүйсэхгүй те Улаанбаатар хот ч өөрөө нөгөө газар хөдлөлтийн идэвхтэй бүс байдаг тийм ээ. Тэгтэл Монгол улсын бүх дата центр Монгол улс Улаанбаатар дотор байдаг тийм ээ. Тэгтэл бидний хувьд одоо төлбөр тооцооны томоохон систем ажиллуулж байгаа хүмүүсийн хувьд бол бусад улсад одоо энэ төлбөр тооцооныхаа системийг нөгөө суйрлуулж болохгүй тий. Тэр утгаараа ингээд Улаанбаатартаа бид нар байршуул явж байгаа. Тэгэхээр бол одоо эдгээр зүйлсүүд бол магадгүй одоо бас дараагийн одоо бизнес эрхлэгч нь одоо буюу дата центрт хөрөнгө оруулагч нарт бол томоохон боломжийг нэгж харж байгаа. Дархан өмнө говь одоо юу гэдэг доорнод ч юм уу одоо дата центрүүд нэгдвэл бид нар бас ийшээ ингээд шилжилт хийж илүү хилтэй хийх бүрэн болцоотой байгаа. За нөгөө талаар бидний хувьд бол 23 онд бас юу хийжсэн тийм ээ. IPO буюу 20% одоо нийтэд одоо санал болгож байсан. Түүнээс 8.3 одоо тэрбум төгрөгийг бид нар татан төвлөрүүлж бизнесээ өргөжихдээ ашиглана гэдэг ингээд зарлж байсан. Үүндээс бас тодорхой одоо юмнууд бол байгаа. Одоо санхүүж их усрүүд маань одоогоор манай хадгалсанд байгаа. Тэгээ энэ оны хувьд бол бидний хувьд бол бас энэ өргөжлөлтөн дээр нэлээд хилэлтүүдийг хийхээр татан төлрөөсөөр ингээд зарцуулахыг бид нар ингээд зорж байгаа. Хэрэглэгч нар одоо бизнес хэрэглэгчдэр буюу одоо бидний хэлдгээр мерчантууд дээр очиад зөвхөн QR төлбөр тооцоог одоо уншуулж төлөх боломжтой байсан бол одоо энэ оны хувьд бид нар хэрэглэгч одоо Visa карт гэж ярьдаг тийм ээ. Visa, Master одоо Union-ийн картаараа төлбөрөө төлөх болцоотой болгох. За нөгөө талаар одоо virtual карт гэж нэрлэдэг байгаа. Одоо бидний энгийн хэлээр бол Apple Pay, Samsung Pay за өөр юу гэдгийг тийм. Энэ одоо PayU дээр одоо төлбөрөө төлөх энэ болцоонуудыг одоо бид нар ингээд энэ ондоо нэвтрүүлнэ гэж ингэж зорж байгаа.